Дэлхийн хаанаас ч Мо ТV. Хей за юу айцхан залуусаа Аригун базааны маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн яг одоо subscribe дараарай. Мөн лайк, комментоо үлдээхээ мартваа. Эможи ч хамаагүй үлдээн шүү guys. Мэдээж хамгийн түрүүнд бол шинээр хийгдэж буй кинонуудын талаар ярьдаг байгаа. За тэгэхээр хамгийн ихэнд ярих кино бол Сүүлчийн шилийн сайн эрс кино байна. Маск 1-1-2. Энэ киноны албан ёсны постэр саяхан цацагдсан байгаа. Ерөнхийдөө зураг авалт нэлээд шувтарчсан пост продакшны ажил эхэлсэн сурагтай байсан. За тэгээд түүхэн инэдмийн адал явдалт уран сайхны кино гэдгээрээ тун онцлог байгаа. За тэгээд түүхэн инэдмийн уран сайхны кино гэвэл одоо миний санаж байгаагаар бол зэрэг нэмхийн өмнө маань байна. Хэрмэл жүжигчд маань байна. За тэгээ сүүлд хийгдсэн биднийг зүсэлсэн гүнж кино маань байна. Яг одоогийн байдлаар бол эдгээр кинонууд толгойд орж ирж байна. Ямар тач Mask Production-ы 20 жилийн ойд зориулсан Сүүлчийн шилийн сайн эрс кино бол кино театруудын дэлгэцнээ гарна гэдгийг та бүхэнд би өмнөх базаагаар хэлсэн байгаа. За мөн одоо Mask Production-ы жүжигчин мөнх сайхны талаар бол жүжигчин Ган Зориг бол нилээд хідэн ноцтой зүйлсийг бол мэдгдсэн байгаа. Тэгвэл саяхан Сүүлчийн шилийн сайн эрс киноны найруулагч Мөөгийн ах бол өөрийнхөө Facebook хуудас дээр нэг юм анхаарал татгууц постыг бичсэн байгаа. Би Mask тайртай. Ягд гэвэл тэд сайн ч мууч бай бүх уран бүтээлтэй хандах хандлага нь агуулга нь илүү хардаг гэж боддог. Бүх салбарт агуулга ялагдаж хэлбэр ялдаг болсон энэ цагт мууч болсон бай агуулга урдаа тавьдаг мундаг хамт олон. Сүүлчийн шилийн сайн эрс уран сайхны кинондоо хамтдаа энэ зам маш их зүйлсийг даван туулж ард нь гарсан билээ. Тэр дундаа бүхнээ бооцоонд тавьсан цас чихэр дүүгээрээ бахархад суулаа. Явахгүй айланд нь хайртай болохоор л инээсэн шүүхөө хаахаа. Маск хүчтэй бүрэлдэхүүнтэй чадaltaй хамтлагийн 20 жилийн томоохон уран бүтээлийг нь дааж авсандаа их айдастай байгаа. Надад итгэл хүлээлгэж байгаад баярлаа. Хичээнэ. Сайхан мэдээ, сайхан зүйлс та бүхэнд ойр байг. Хэцүү мэдээ байгаа ч эрүүл мэнд хамгийн түрүүнд шүү ахаа. Өвдөж хэцүү байгаагаа нууж хүмүүсийн элдв худал үнэн үгийг дааж явах сэтгэл хүч юм да. Би Маск тайртай. За нэг ийм постыг бол найруулагч Мөөгийн ах бичсэн байгаа. За энэ постны хамгийн сүүлийн тэр өгүүлбэр бол үнэхээр анхаарал татж байна. Хэцүү мэдээ байгаа ч эрүүл мэнд хамгийн түрүүнд шүү ахаа. Өвдөж хэцүү байгаагаа нууж хүмүүсийн элдв худал үнэн үгийг дааж явах сэтгэл хүч юм да. Гэт энэ бол одоо жүжигчин мөнх сайхан ахын талаар ярьж байгаа шиг байна. Жүжигчин мөнх сайхан ах бол одоо өвдсөн юм шиг байна энэ постноос харахад. Найз минь дээ. Би чамаага ямар их өгөөлж байна. Мөнх сайхан минь дээ. За тэг хүмүүсийн худал үнэн үгийг дааж явах сэтгэлийн хүч энтер гэж ярьсан байхыг бодоход бол жүжигчин Ган Зоригийн сүүлийн үед бичээд байгаа постуудын талаар хэлж байгаа болов уу гэж миний хувьд таамаглаж байна. За ямар ч байсан энэ мэдээ үнэн бол жүжигчин мөнх сайхан ахыг бол бие бодоорой, эрүүл байгаарай. За тэгээ Сүүлчийн шилийн сайн эрс киноны постэр бол миний хувьд бол үнэхээр таалагдсан. Айгуу гоё постэр болсон байсан. Тун утахгүй баг дараагийн базаагаар гэхэд трейлер нь гарчих واخ гэж найдаж байна. За тэгээ Mask Production болон Reaction Production нарын шинэ уран бүтээлд амжилт хүсье. За дараагийн удахгүй нээлттэй их кино бол иргэн шилгүй иргэн хэмээх уран сайхны кино байна. За энэхүү кино нь бол одоо дөрвөн бэрх фильмийн 6 дахь уран бүтээл юм байна. За киноны гол дүрд бол Атар болд, Төр төвшин, Саран бэлэг нар тоглосон юм байна. За дөрвөн бэрх фильмийн кино гэхээр энэ киноны найруулагч зохиолчор бол Атар болд ажилласан байх магадaltaй. За энэхүү иргэн шилгүй иргэн хэмээх киноны трейлерыг үзэхэд бол энэ кино бол комеди, драм төрлийн кино юм шиг байгаа. Гэтэ хогийн цэг дээр амьдардаг залуусын нөхөрлөл, одоо хайр дурлал энтрийг харуулсан гэхээр бол бас үзэхэд бас нэлээд сонирхолтой кино байх болов уу гэж миний хувьд бодож байна. Та бүхний ч гэсэн энэ киног үзээсэй гэж уриалж байна. Одоо 8 сарын 11-ээс эхлэн бүх IPTV, OTT-гээр гарах юм байлээ шүү үзэгчтэй. Гиснээс нь постэр дээрээ зохиолч, жүжигчдийн баг, продюсер, зураглаач гэх мэт одоо мэдээллүүдээ бол оруулцдаг баймаар байна. Атар бол доо. За ер нь бол Атар болд найруулагч нь постэр дээрээ бол дандаа алддсан юм шиг санагддаг. Ууг нь бол айгүй гоё зохиол бичдэг залуу. Гэтэ постероо нэг юм үлгэн салгын хийгээд байдیں۔ Яагаад ингэж ийм бүү мэд. Тэр намайг аваад үлдээчихэн постэр ч гэсэн тун таарахгүй байсан. Би бол ууг нь хилжил байсан. Гэтэ яг хөө мэдээж кино нь өөрөө гоё байхад болно л доо. Гэтэ постэр дээрээ жоохон ч гэсэн анхаарчаач миний бороо. За дараагийн танилцуулах кино бол Краша эзэмт хэмээх уран сайхны кино байна. Энэ киноны ерөнхий найруулагчаар бол Загдын Батуулд найруулагч ажиллаж байгаа гэдгээрээ онцлог.
За Загдын Ботолд найруулагч бол одоо 2000-ад оны сүүл үе шуугаан тарьж гарч ирсэн ийм мундаг найруулагч байгаа. За түүний кинонуудаас одоо дурдах юм бол Сайн уу амьдрал минь, Гоёлын даашин, Аз жаргалтай Bad Boy, Бурхан өршөө, Боолын гэрээ гэж ерөнхийдөө кино болгоно юм хит болж чадсан юм мундаг найруулагч байгаа. За манай подкастаар ч гэсэн бас орж исэн гэдгийг та бүхэн санаж байгаа бах. Үзэж амжааг бол би доор линк үлдээчи. За тэгээ энэхүү Краша эзэмт киноны гол дүрд бол жүжигчин Хэко буюу Хэрлэн тоглосон байгаа. Мөн одоо түүний партнероор бол залуу жүжигчин Бямба тоглосон байна. За энэхүү кино нь бол миний харж байгаагаар бол комеди, драм төрлийн кино байх шиг байсан. Гэхдээ зарим хүмүүсийн коммент одоо тэр хариулж байгаа байдал энтрийг нь харахад бол эротик кино ч юм шиг санагдаа явцсан шүү. Гэхдээ Загдын Ботолд найруулагч арайч эротик кино бас найруулахгүй баха. Эсвэл комеди, драма, эротик кино байх юм уу мэдэхгүй байна. За тун удахгүй албан ёсны постэр болон трейлерээ цацах баха. Краша эзэмт киноны хамт олонд амжилт хүсье. За дараагийн танилцуулах кино бол Хаадын хаан Pictures-ийн ээлж дуран бүтээл болох Хааны нутаг хэмээх уран сайхны кино байна. За энэхүү Хаадын хаан Pictures бол одоо жүжигчин Банш Бата ахын үүсгэн байгуулсан одоо кино продакшн байгаа. За өмнө нь бол одоо Трио киног хийсэн байдаг. Мөн одоо Бараг л аимшиг кино гэдэг инедми кинон дээр ажилласан байдаг. Миний хувьд энэ киног бол Бараг л инедми киног нэрлэлчмээр санагдтыг. За тэгээ энэхүү Хаадын хаан Pictures-ийн дараагийн кино Хааны нутаг хэмээх уран сайхны кино нь бол одоо олон улсын фестивалд зориулан бүтээж байгаа уран сайхны кино юм бэлээ. Тэгэхээр энэ киноны зураг авалт дууссан ч гэсэн нэг хэсэгтээ бол үзэгчдийн гар дээр ирэхгүй гэж бодож байна. Мэдээж фестивалуудаар яваад магадгүй одоо Трио кино шиг маш олон амжилт үзүүлсний дараа бол бидэнд хүрэх байх гэж бодож байна. За тэгээ энэ киноны хамт олныг харж байхад бол жүжигчин Чоймлийн Болд ах байна. За мэдээж Бата ах байна. Honeymoon хамтлагийн Солонгоо байна. За мөн одоо Бата ахын охин нь бас харагдаж байна. Бата ахын хувьд бол манай подкастт орохоо бол мэдэгдсэн байгаа. Энэ 100 орох гээд битэрийн цаг зав зөрсөөр байгаа Бата ах маань бол кинондоо яваад өгсөн байгаа. Тэгээд ямар ч байсан намар орно гэдгээ мэдэгцээ. За тэгээ Хаадын хаан Pictures-ийн шинэ уран бүтээл бол Хааны нутаг уран сайхны киноны хамт олонд амжилт хүсье. За дараагийн мэдээ бол Овгор киноны талаар байна. За Овгор киноны альбом бусныг ийм тизер рил бол гарсан байгаа. За гэхдээ цаана явж байгаа аян бол копирайтын зөрчилтэй байгаа учраас би бол аян авцсан байгаа. Ерөнхийдөө бол энэ рилийг хараад бол нурууны ус босоод бүр хурдан энэ кино нээлттэйгээсээ гэд миний хувьд бол хүлээлт үүсээд эхэлсэн байгаа. За тэгээ энэ рилээс илүү бас нэг сонирхолтой зүйл болсон. Юу хийгээд байгаа. Дэгээгээ бутанд орооцолдуулаа. Ээж аавс ингэж чичтэй. Бид хоёртой шөл уулганд ирээд байх хоёрт яа. 6 цаг хүлээж. За одоо нэг хараад байх цаг. Хүн сэлж байгаа хэрэг дээр загас байна чиж ирнэ. Байхгүй дээ. Энэ ер нь 50 гарцсан юм загсвал сурна юм сурна гэж байдаг юм байна. Одоо тэгэд мартнууд гэхээс сурна гэж байхгүй. Зүгээр өрөөндөө очиж нөгөө ногоон шилтэй юм ааш явсан юм ааш амаар гэдэг. За нэг иймэрхүү хөгжилтэй зүйл бол сошиалар бол бүүн болоод байна. Овгор кино бол ерөнхийдөө бүх талаараа үзэгчдийн хүлээлтийг үүсгэсэн байгаа гэдгийг та бүхэн бас надаар хэлүүлдэггүй мэдж байгаа баха. За одоо та бүхэндээ кино урлагийн эргэн тойронд болсон мэдээлэл одоо сенсацтай зүйл юу вэ? Танилцуулнаа, базнаа. Хамгийн ихэнд ярих сэдв бол нөгөө улиралдаал нэг удаа сөхөгддөг кино театруудын асуудал дахин сөхөгдсөн. За яасан бэ гэхээр сүүлийн үед бол Odyssey, Spider-Man гэ гой кинонууд бол гарч байгааг та бүхэн мэдж байгаа. Хамгийн гол нь манай кино театрууд бол яг кино театрын стандарт шаардлагыг хангаж чадж гинөө гэдэг дээр бол үзэгчид бол нэлээд гомдолтой байгаа. За саяхан Ая ариун гэрэл гэдэг хаягнаас бол өргөө кино театрын талаар нэгэн постыг бичсэн байгаа. Та бүхэнд бас уншиж өгье. Ямар гоё киног ямар новшийн газар үзчих вэ? Өчигдөр шөнө өргөө кино театрын тусгай үзүүрээр Spider-Man Brand New Day-г үзлээ. Маш удаан хүлээсэн энэ жилийн хамгийн их хүлээлттэй кино минь байсан. Гэтэл тэр бүх хүлээлтийг өргөө кино театр үгүй хийлээ. Юу болсон бэ гэвэл нэгдүгээрт кино эхлээд ердөө 2 минут орчим явж байтал гацаж бид 3-5 минутын турш харанхуй дэлгэц ширтээд суув. Дараа нь киног дахин эхнээс нь эхлүүлсэн. Тэгээд нэг ажилтан орж ирээд кино гацаагүй шүү гэж худлаа хэлв. Хоёрдугаарт ямар ч агааржуултгүйгээр 150 гаруй хүнийг бараг 1 цаг кино үзүүлсэн. Киногоо тухтай үзэх нь бүхэл халууцаж хөлөрч үнэхээр тухгүй байлаа. Гуравдугаарт хүмүүс гомдол гаргасан бололтой 1 цагийн дараа эцэст нь AC-гээ асаалаа. Би бараг уйлах нь холгүй одоо л 50 киногоо үзье гэж бодтол 1-2 секундын зайтай тасралтгүй дийд гэсэн air condition-ы юм уу өөр ямар нэг тохиолдлын чимээ гарч эхэлсэн. Удахгүй унтарчих байх гэж бодсон ч кино дуустал тасраагүй. Та нар бодоод
үздээ хэдэн жил хүлээсэн киногоо үзэх гэж ирчгээд киноны турш тасралтгүй тохиолдлын чимээс сонсож суух ямар байх вэ? Кино бол үнэхээр тасархай байсан. Харин өргөөтэй юу ярих вэ? Дахиж ёстой энд юу ч үзэхгүй. За нэг ийм постыг бичсэн байсан. За дараагийн нэгэн үзэгчийн гомдлыг та бүхэнд хүргье. Cinema Next яаж ичихгүй хүний цаг хугацаа кино урлагаас авч болох таашаал үнэлэмжийг ингэж уландаа гიშгэж чаддаг байна. Ийм базаа тайцсан цаас шиг дэлгэцээр үе үе харлаж унтраад бид ямар хулгайн сайтаас 360 чанараар үзэж байгаа юу? Бүрсийж бүрлзээд юу ч харагдахгүй байна. Яалтчгүй хүүхдээ үлдээгээ төлөвлөөд ирсэн учраас хайрын сайхан Spider-Man-а ийм нөхцөлд уйлахч биш үзэж дууслаа. Дэлхийн нээлт Монголд үзэгчтэй арай дэндүү басамжилж байгаа юм биш үү? Захын хороолдох салбар гэд ийм байдаг юм уу? Хяналт шалгалт стандарт байна уу? Үхсний чинь Dolby Atmos ийм заваан байж болохгүй гинэ. За тэгээд зургийг дарцсан байна тийм ээ. Дэлгэцэн нь бол ингээд энэ тэндээ үрчижсэн энэ нэг юм сумын нэг юм жижигхэн зааланд нэг даван дээр проектор тусгаж байгаад кино үзүүлж байгаа юм шиг л харагдчихээн яг үнэндээ бол. Тэгээд энэ шүүмжлэл бол маш зөвөө. Хэдэн сарын өмнө бас хөгжмийн зохиолч Инх сайхан ах бол кинотеатруудын дууралтын асуудлыг бол хүндчихсэн гэдгийг та бүхэн бас санаж байгаа хаа. За одоо бол ингээд дэлгэцийн чанар агааржуулалт гэх мэт маш олон зүйлс дээр бол үзэгчид бол гомдлоо илэрхийлсэн байна лээ. За миний хувьд ч гэсэн саяхан бас гомдлоо өөрийнхөө iTunes page дээр бичсэн байгаа та бүхэнд уншиж өгье. Өнгөрсөн 7 хоногт хорооллын өргөө орж Odyssey үзсэн. Ёстой бүтэж үхэхийн даваан дээр гарч ирсэн. Өнөөдөр тэнгист Spider-Man үзлээ. Шилээ хідэн ч удаа арчив. Сүүлдээ нүдээ ч нухлаа. Тэрнээс гадна дууг нь жаахан чангалчгаач гэд хэлчмээр санагдаад байлаа. Хонхон дугарахаар дамран таг гихчээр хитүүлээ яах вэ? Гиснээс Shangri-La IMAX хаагдахад баярлаад бойкот энтер хийгээд гуцаад байсан зарим нэг гаруудтай би хорооллын өргөөд таарсан шүү. Зүгээр л муу ир дайнд хөөрнө гэдэг шиг хийсч амьдрахаа болоорой. Бойкотынхоо учрыг эхлээд олцгож байгаарай хөө. Би өргөөд хайртай дуртай болохоороо биш зөвхөн IMAX хаагдахад л харамссан хүн шүү. Удахгүй Shangri-Lад дараагийн хаанхын ч юм хэний ч юм IMAX нэгдэн гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол хідүүлээ дэлхийн сор болсон бүтээлүүдийг халууцаж салтаа суг хөлөрч эсвэл нүдээ нухаж майжиж цараптай шил фокусгүй дэлгэцээр үзэх аюул тулгарчээ ста гэж. За би нэг ийм пост хийсэн байгаа. Ерөнхийдөө бол Shangri-Lад IMAX байхад бол миний хувьд маш сэтгэл хангалуун кино үздэг байсан. Мэдээж тодорхой шалтгаануудын улмаас бол Shangri-La-гаас IMAX гарсан байгаа. За IMAX гарсан болохоор одоо хороолт үзэхээс өөр сонголтгүй. Хороолт очиод үзэхэд бол агааржуулагч бол үнэхээр хэцүү. Би бол бүр бүтэж үхэх шахсан. За маш их халуутсан эргэн тойрны хүмүүсийн одоо үнэртэй ус хэр буртаг одоо юу вэ? Үнэрт чихэлсэн үнэхээр тухгүй Odyssey-г үзэж гарч ирсэн гэдгээ бол хэлсэн. За хороолын IMAX-ийн дэлгэц болон дууралт бол үнэхээр сайн байсан, үнэхээр гоё байсан. Гэхдээ тийм бөхчм орчинд кино үзнэ гэдэг бол ямар ч гоё дэлгэц, ямар ч гоё дууралттай театр байгаад нэмэргүүн бэлээ. Үнэхээр хэцүү байсан. За үнэхээр хэцүү байсан учраас Spider-Man-ыг бол би тэнгист үзсэн байгаа. За тэнгист үзэхэд бол одоо маш бүрсгэр, за шилэн дээрээс нь 0 цараптай халтар үнэхээр тухгүй байсан. Тэгээ дэлгэцэн дээр ингээд зэрэглээ шиг ингээд зарим дүрснүүд нь ингээд 2-2 болж харагдаад айгүй муухай тухгүй байсан. Тэгээд Spider-Man-ыг бас ингэж муухай тухгүй үзсэндээ бол үнэхээр харамсаж байна. Маш олон хүмүүс ер нь бол надтай адилхан бодолтой байгаа гэдгийг та бүхэн түрүүний постоос бас харагдаж байгаа баха. Тэгэд ерөнхийдөө өргөө кинотеатр болон Тэнгис кинотеатр бол асуудлуудаа шийдээч. За ялангуяа өргөө кинотеатр бол AC-гээ асаачхад л шийдэгдэхэр юм жижигхэн асуудал байна. Энийгээ одоо ямар олон хүмүүсийг бухимдуулж яасан удаан хугацаанд ингэж бухимдуулт юм бэ? Ганц баг коноптараа шийдчих юм асуудал биш дээ. Тогны мөнгө одоо харамлаад идэм юм уу? Яад юм бэ гэж хэлмээр байна. Харин Тэнгис кинотеатрын хувьд бол одоо ер нь одоо яамаар юм бтэ? Одоо дэлгэцээ солих юм уу? Шилээ солих юм уу? Проектор юмаа солих юм уу? Мэдэхгүй байна. Ямар ч байсан би бол одоо амар хараа муутай хүн шиг Spider-Man-ыг үзсэн гэдгээ бол хэлмээр байна. Тэгээ бидний энэ олон жилийн хүлээлтийг ингэж бити талаар болгооч эрхэм кинотеатруудаа. Жүжигчин Баттүр одоо өөрийнхөө Facebook хуудсан дээр нэгэн зүйлийг мэдгдсэн байгаа. Нүдний өмнө сураан унсан хүүхэд гарцсан дээр хүн дайраад хайчихлаа. Имлэг цагдаа эртэл хамт байлаа. Хаана хариуцлагатай ухамсартай баймаар байна нэрээ гэд нэг ийм постыг бичсэн байсан. За маш олон сайтууд бол энэ постыг бол шеэрлсэн байсан. За тэгээ саяхан бол маш харамсалтай зүйл болсон. Нэгэн одоо ахмад насныг бол гарцсан дээр сураантай хүүхэд одоо дайраад амь насыг нь хохироосон байсан. Харин жүжигчин Баттүр бол яг энэ момент дээр
одоо дэрэгдэнд байж таарсан юм байлээ. За тэгээ эмнэлэг цагдаа эртэл бол хажууд нь хараад хамт байж одоо иргэний үүргээ маш сайн биелүүлсэн байсан. Тэгээд жүжигчин Батүр шиг бас байхыг та бүхнээс бас уриалж байна. Ер нь бол энэ Суроныг бол жоохон хязгаарлахгүй бол хаанаа бол нэлээд хэцүү болж байна. За жүжигчин Батүр бол маш зөв зөвлөлд иргэдийг уриалжээ. Одоо түүний хэлдгээр бол хаанаа хариуцлагатай, ухамсартай баймаар байна хүмүүсээ. За дараагийн нэгэн одоо сенсац бол жүжигчин Ялалт ах нэгэн статусыг одоо өөрийнхөө Facebook дээр бичсэн байгаа. Театр бол ариун сүм, харамсалтай нь тэнд гигантнүүд нь байдаггүй. За Ялалт ах бол нэг ийм постыг бичээд төд удалгүй устгачихсан байгаа. За тэгээ энэхүү постороо тэрээр бол хошин урлагийн театрынхныг шүүмжлээд байна уу? За эсвэл драмын театрынхныг шүүмжлээд байна уу? Маш тодорхой бус байсан. Гэхдээ Ялалт ах үе нэг иймэрхүү пост бичдэг. За Ялалт ахын хаяа бичдэг иймэрхүү одоо постууд нь бол маш их даалд дутах санаатай, маш тийм шүүмжлэл агуулсан ийм пост байдаг. Харин үзэгч та бүхэн Ялалт ахын энэхүү одоо постыг яг ямар утга санаатай гэж бодож байна? Комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За дараагийн мэдээ бол сэтгүүлч Зол Жаргал бол кино жүжигчдэд хандаж нэгэн үгийг хэлсэн байсан. Өөрийнхөө Facebook хуудсан дээр бичсэн байсан боловч төд удалгүй устгасан. Гэхдээ маш олон одоо Facebook пэйжүүд дээр бол энэхүү постыг нь бол копи хийж тавьсан байсан. За маш урт пост байсан тул одоо эхлэл хэсгийг нь би та бүхэнд уншиж өгье. Кинонд тоглож буй өнөө цагийн жүжигчид их ааштай болжээ. Охид хүүхнүүд бүгд шивүүлсэн хөмсөгтэй. Тэр нь зураасан сэлэм шиг тахиралтна. 1001 шөнийн үлгэрт гардаг Шахразада гэдэг араб бүсгүй шиг болжээ. Монгол эмэгтэй өргөн хөмсөгтэй. Өнөө цагийн хүүхнүүд ижилхэн царайтай. Бүгд хавчиг хамартай, шувтан ирүүтэй болжээ. Энэ нь хувь хүний хүсэл сонголт боловч кино урлагт харш явдал. Найруулагч яаж түүхэнд тохирох элдв дүр гаргах юм бэ? Нэгд энэ нь түүхэн киноны группны планд боломжгүй. Одоогийн охид шүүр шиг урт дэрвийсэн хиймэл сормуустай. Кино бол театр биш учраас тод дүрс буюу группны планы үггүй тоглолтыг чухалчилдаг. Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Дэрвийсэн туужуур шиг сормуустай нүдээр сэтгэлийн гүндх хувирлыг харуулж болдоггүй. Их төвөгтэй. Нүд анивчхад дэвүр шиг халахлаад. Ер нь орчин үеийн жүжигчин залуус нүдээр илэрхийлэх дотоод сэтгэлийн далд тоглолтыг үзүүлж чаддаггүй болжээ. Доторгүй дүр гаргаад байна гэсэн үг. Эрэгтэй жүжигчин залуус бүгд фитнесээр хичээлж бодибилдингийн тамирчин болов. Гүзээтэй шалхайсан, бүхтийсэн, бүхтэр гэдгэр хазгар зэрэг биеийн хилэмжээр илэрхийлэх дүрд гарах хүн ховордсон. Бүгдээрээ л бодибилдингийн тамирчин. 17-оос 19-р зууны ирчүүд арай өөр байсан бизээ. Жишээ нь Сахиулуу кинонд тоглосон гавьяа жүжигчин Сүхбаатар ахын бүтээсэн дүр бол Монгол эрэгтэй хүний хэвшмэл шинж дүр юм. Уран сайхны кино амьдралыг өргөнөөр харуулдаг. Орчин цагт жүжигчдийн амбиц ихтэй, жүжигчин охид гуйлагчин царай муутай им ядуу дорой харагдах эмэгтэйд тоглохоо болсон гин. Муу хүний дүрд тоглол доошоо орсон болдог гинэ. Бас найруулагч жүжигчэндээ хатуухан шаардлага тавьбал жүжигчин зураг хаяад зугтдаг гин. За нэг иймэрхүү зүйлсийг бичсэн байсан. За ерөнхийдөө бол эмэгтэй жүжигчдийн энэ хиймэл нүүр царай бол кино урлагт тохирохгүй. Мөн одоо энэ ирчүүдийн фитнес бие галбир бол тэр болгон кинонд тохирохгүй гэдэг өнцгийг бол тайлбарлыг хийлсэн байсан. За цаашаа бол бас маш олон зүйлсийг хүндсэн байсан. Та бүхэн бас доор байгаа линкээс уншаарай. За одоо та бүхэнд базааныхаа хамгийн сүүлийн сэдв болох энэ 7 хоногийн онцлог киног танилцуулъя. За би өнгөрсөн 7 хоногт Ghost Train хэмээх Солонгос аимшиг кино үзсэн байгаа. Энэхүү кино нь 2025 онд бүтсэн бөгөөд найруулагч Такси Вонгийн ээлжит уран бүтээл юм. За энэ кино бол сүнс үнэхээр байдгүй гэдгээс илүүтэйгээр бол аимшигын түүх яагаад биднийг вэ гэдэг асуулт дээр үйл явдал нь өрнөдөг байгаа. Киноны гол дүр Дагyon бол аимшигын бодит түүх хайж түүнийгээ YouTube сувгаар контент болгодог тийм бүтлгүү контент креатор бүсгүй байдаг. Түүний YouTube-ийн контентуудынхан үзэлт нь онож эхлэхэд одоо Guanlim хэмээх нэртэй метроны буудалд болсон хачирхалтай явдлуудыг мөрдөж эхэлнэ. Тентхийн метроны буудлын ажилтнаас одоо манайхаар бол манаачаас нь сонссон түүхүүд нь бол киноны үндсэн өгүүлэмжийг бий болгодог. Ерөнхийдөө Ghost Train киноны зохиол бол аимшигын түүх доторх аимшигын түүхүүд гэсэн бүтцтэйгээр бол өрнөдөг байгаа. За киноны хамгийн амжилттай шийдэл бол метроны өдөр тутмын одоо хүн бужигнсан танил орчныг аимшигын талбар болгосон явдал байсан. Метро гэдэг бол одоо хүн бүрийн төсөөлж чадах газар тийм ээ. Хүн ихтэй, хаа сайгүй камертай, автомат ундааны машинтай, ариун цэврийн өрөө захилгаан шат гэд ер нь бол яасан ч ганцаардахааргүй газар мэт төсөөлөгддөг. Гэхдээ энэ бүхнийг аимшигын болгосон шийдэл нь бол надад маш их таалагдсан. Заавал бууг чөтгөр сүнс гарч ирэхээс илүүтэйгээр бидний хизээний танил орчин гинт танихын аргагүй болж буй энэхүү нөхцөл байдал нь өөрөө нэг тийм эвгүй чихүүцэм санагдсан. За мөн энэ кинонд Jean
jumpscare буюу цочоож айлгахаас илүүтэйгээр хүний дотоод төсөөлөл хүлээлтээр нь илүү айлгаж чаддаг бүтээл болсон юм шиг санагдсан. Миний хувьд Ghost Train киног үзсээр одоо хамаг нурууны ус босож бие захтнаж эхэлсэн. За тэр цэцэг болчдөг эмэгтэй бол яа. Үнэхээр с ижиг юм байсан. Гişгсэн газар таа цэцэг ургуулсан. За та бүхэн аимшигын кино дуртай бол мэдээж Ghost Train киног заавал үзхийг санал болгоно. Зүрх судасны өвчтэй аимшигын кино үзэж чаддаггүй эсвэл бүр нөгөө trypophobia буюу одоо олон жижиг нүхнээс айдастай хүмүүс бол бүр огт үзээд хэрэггүй гэдгийг зөвлөмөр байна. Харин Conjuring-аас үүдсэн хүмүүст бол цоо шин амт байх болно. За тэгээ миний хувьд бол 2025 онд бүтсэн аимшигын адал явдалт Ghost Train киног онцолж байна. За Аригун базааны маань шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараарай. Мөн одоо хамгийн гол нь like, comment юм байлээ шүү манайхаа. YouTube-ийн алгоритм тэгж ажилт юм байлээ. Like дараад comment бичиж байгаа видеог бол дээш нь явуулаад илүү олон хүнд үзүүлээд идэв юм байлээ. Тийм болохоор та бүхэн манай контентыг үзээд нэг like дараад эможи ч болсон үлдээгээд гарч байгаарай. Энэ нь бол маш хэрэгтэй юм байлээ шүү. Та MoTV аппликейшнээр сүүлийн үеийн бүх төрлийн кино контентуудыг дэлхийн аль ч өнцгөөс өөрийн хүссэн төхөөрөмжөөр хүлээн авч үзээрэй.